За сайн байцгаана уу та бүхэнд энэ өрөө мэндийг хүргэе. Нээл таарагийн энэ удаагийн хөзөр дэлгэд ингэж эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ юу яана? Одоо сахиусан тэнгэрүүд танд юуг зөөлж чинь бас юун дээр анхаараж гэж чинь одоо тий бурхан багшинд юу гэж чинь тэр талаар одоо хэрүүлээ хөзөр дэлгэх болно. За он гарлаа. Он дуслаа. Одоо та бүхэн 2025 онд хэрүүлээ нэг гоё бичсэн гоё юм хий. 25 онд яг хамгийн гоё тийм бүтээсэн яг юу байна? Тэрийгээ сайхан бичцгээе коммент дээр. Тэрэндээ чим одоо бас бигийн сайхан урамшууллаа. Тэрнэр гоё санаацнуудаа сайхан лайк дараад бас баяр хүргээд сайхан явцгаая. Тэгэхгүй бол одоо энэ бид хэдийг одоо хэн урамшуулах юм? Бид нар үнэхээр сайн энэ жил 25 онд бас чатгаараа сайн хичээд байна шүү дээ. За одоо буцаа хөдөлдөг орой. 3 өдөр байна. Нар өдөр байна. Темплес буюу мэдрэмж, тий magician буюу шийдэлтний өдөр. Энэ 3 хөзөр одоо аль өөрөө чинь нүдэнд тусч байгаа. Тэр хөзөр сайхан сонгоорой. За одоо тэгээд 3 2 1 сахиусан тэнгэрүүд юу гэж зөвлөсөн байна? Одоо юу гэж хэлж байна? Юу гэж хэлж байна тий? Тэрийг одоо харцгаая. Эхний өдрөө одоо дэлгэцгээе. За эхний хөзөр маань нар өдөр байна. За юу яасан? Яг байцаагчдыг нэлчих. Амьдрал яг юу нь болохгүй бай. Яагаад нэг юм жоохон сөрөг байгаад байна. Тэгэд яг юуг болгоё гэхээр хинт найдаад байна. Тэгээд яагаад хайрцагнасаа гар сэтгэж чадахгүй байна. Яг ямарваа нэг гоё юм хүрэх гэхээр яагаад ямар тийм болохгүй байна те. Тэр талаар ер нь жоохон бас бодож үзсэн түүх байна уу гэж би өөрөө ч бол асуумаар байна. Яагаад гэвэл нар хөзөр бол ер нь нэг тийм гоё одоо аз жаргал, амжилт бүтээл, эерэг байдлын хөзөрөхгүй аз жаргал те бас өөртөө ихтэй байдал те үнний өдөр. Гэтэл энэ хөзөр гарч ирж байгаа нь уг нь бол бурхан багш танд ингээд амьдралын боломжийг за минийхөө ингэдэг гэд боломжийг өгөөд байгаа боловч та яг боломжийг сайн ашиглаж чадахгүй эсвэл одоо нэг л тийм буруу аргаар ашиглах гэж юм эсвэл нэгс нь миний хэлж байгаа ойлгосон баг. Яг бүрэн гоё тийм боломжийг бүрэн сайн ашиглаж чадахгүй байруудаа гэдэг юм бол гарч ирээд байгаа юм. Тэгээд юм бол жоохон тийм бас сөрөг юм уу жоохон тэмүүлчих гээд одоо гэдгийг сөрөг бодолд авчих гээд одоо яг тийм амьдралаас танд өгсөн мэдрэмжүүдийг та илүү тийм сөрөгт халуур чиглүүлэхэд байна уу да гэж гарч ирээд байгаа юм. Тэгээс бас нэг зүйл гэвэл нар өдөр бол юу байдаг? Одоо нар гараа яадаг вүлээ? Бүх юм одоо гаралж ирж гэрэлж бүх юм харагддаг. Яг тэрнтэй адилхан та бас амьдралыг өөрийнх одоо яг бодитоор одоо хөснөр бууж харах бус одоо яг өөрийнхөөрөө тэр зүйл жоохон эмо байдаг ч юм уу эсвэл яг 100% өөрийнхөө ч үт юм уу яг тийм дүр төрөг хараад байна. Тэгэхээр юм анхаармаар байна. Одоо нөгөө шатрыг ингэж хэлдэг штэ. Шатрыг хажуугаас нь харуул илүү үр дүнтэй байд юм аа гэдэг. Яг тэр шиг та бас өөрийнхөө амьдралыг жоохон хажуугаас нь хараад одоо та бол энэсээ сонсон хүн та бол ер нь одоо хүмүүс маш сайн зөвлөдөг, сайн анаа, сайн ах байж чадсан юм шиг байна. Зөрөөд таны амьдрал яг тийм зөвлөгөө үр дүнгийн юм хэрэгтэй байна. Тэгэхгүй бол та бас яг өөрийнхөө амьдрал дээр өөрийнхөө мэдрэмжийг юу яагаад байна? Одоо ийм байх ёстой, тийм байх ёстой. Эсвэл одоо ийм байж бүх юм болоо гэдэг ч юм уу. Яг мэдрэмжэндээ автаж үйлдэл гаргаад тэр чинь нэг тийм гоё хүссэн хэмжээнд үр дүн орж өгөхгүй тийм заваарсан үйл явдал бас болоод ариудаа гэж гарч ирээд энэ заяа. Тэгэхээр цаашаага ингээд бас одоо тийм эерэг талруугаа амьдралыг шийдэх гэсэн бас юм сайхан болгыг бүтээх гэсэн одоо гэдгийг гоё баймаар байна. Санхүү яг хамаг юм чинь бол яг таны хичээл зүтгэлээс хамаарч, хайрцнаас гаднаас төсөн байдлаас чинь хамаарч бүх юм болгоо гоё тал руу орох гээд байна. Гэтэл та өөрөө бас сайн хичээж чадахгүй байна уу да гэж гарч ирж байна. Тэгээд цаашаа ингээ хараад тахаар хүмүүстэй харилцаа гэж юм байгаа штэ. Хэрвээ та өөртөө ихтэй байж чадвал хэнийг ч хааж дагуулахааргүй бас тийм харилцамж гэсэн байгаа юм байна шүү заяа. Тэр тал дээр бол ямиг анхаарч одоо үзсэн байх үү дээ. За хоёр дахь нь
За ингээд нар хөзөр гарчдсан байжээ. Гэтэл дараачих нь нэг зоос доош харсан. За хөзрийг ажиглал одоо нэгэн зоос одоо байж штэ. Ер нь бол бид хөзөр доош өсөр болов нэг 50 дүү. Гэхдээ энүүдээ бол өнөхөр орчлоо. За юу вэ? Дахиад хэлж гин. Одоо тань та ер нь амьдралдаа урт хугацаанд хийж байгаа зүйлсээ бодож үзвэл ер нь ямар вэ? Дахин хааж үзвэл ямар вэ? Одоо ийм байх магадлал байх гэдэг байна. Та одоо нэг бараа бүтээгдэхүүнийг одоо 20,000-аар зарж болж байна. Гэтэл зардлага нь 19% тэгэхээр ер нь нэг тгий зарсан юм хэрэг байна уу? Ганц 20,000 зарсан тийм үстэй. Яг тийм маягийн зүйл болох магадлал бас байна шүү. Одоо юу гэдгийг одоо хитрхи сонин зүйлсээр та бас одоо тийм хайп буюу ирээдүйд аягүй дайггүй болно. Одоо бол би зүгээр том зургаараа явж байгаа гэх тийм одоо идэвхжүүлэлтэнд ороод байнуудаа гэж гарч ирдэг. Тэгээ нөгөө талаас тэгээ яг одоо юу гэдгийг яг таны амьдралд сонирхол үйл татсан. Гэхдээ үнэхээр бас байж болох ус тийм боломжуудыг ажлын саналуудыг эсвэл хөө хүмүүсийг та бас нэг л тийм харахгүй өнгөрөө бас байгаад байх магадлал байгаад байна. За тэгээд яг хамгийн чухал нь яг одоо хийж байгаа амьдралын зүйлсээ энэ бол найдвартай номер 1 хийх ёстой зүйл юм аа. Би энийг хийх ёстой юм гэж бүр хараад ах шиг байна. Энэ чинь доор нэг юм булга байгааз энэ булга бол аюул тийм хөнгөн. Гэхдээ бас одоо ер нь би анзаарсан. Яг нэг юм урт амьтад аюул хөнгөн амар тийм одоо амьдрал хатуужтай байт юм байна. Одоо нэг юм өмхөн өрөө шиг юм амт байдаг шүү дээ. Заантай үзэлцээл өстэй яаж ч одоо юу ядгийн заанд өшгөлүүлэн заанд дэвсүүлэн гэсэн хэрнээ ууртай амт босоод заан руу дайрдаг. Яг тэр шиг одоо юу гэдгийг та бас буруу зүйлүүд тийм зөрүүд байгаад байх магадлал байгаа юу те. Тэртлийн зүйлсийг ер нь бас харж үзэхэд аюу тийм зөв байна шүү. Одоо харж үзэх хэрэгтэй байна шүү гэдэг үзэр одоо энэ дээр ингээд гарч иж байгаа юм аа. За тэгээд цааш нь харуул ер нь те бас сэтгэл зүйч нь хэр тогтвортой байна вэ? Одоо бас нэг тийм өөрийгөө тийм тайван байлгаад бас нэг юм гоё сайхан сэтгэлээд амьдралын сайнсыг тайван мэдрэж юм хийж чадж гин үү? Нэг л их хамгийн сүүлчийн өдрийн төлөө тэмцэж байгаа мэт одоо тийм юу гэдэг чинь ард аюулчлуугаа эсвэл тэрнээс илүү ч гэдэг юм уу? Зовсон ард түмний дүр бас байн орох гээд байна. Яг үнэлэхэд яг уу бас жоохон энэ дээр юу орж ирэн л тээ нэмээд тийм хоргон бардам занж гэдэг юм уу эсвэл нэг тийм энийг л хийхгүй бас би энийг л хийж байгаа тийм шарандаа тийм одоо аргын донж баяжна гэж юм уу тийм юм жоохон байгаад байна уу да тийм эсвэл одоо бүр яах хийхээр нэг сайн мэдгүй байгаа хэрнээ энэ л муу үзэж болох шүү гэсэн нэг тийм бас байгаад байх магадлал байгаа учраас одоо өөрийнхөө амьдралдаа анхаарч ямаар байна. Эцсийн үрэндээ маш тийм чухал хамгийн зөв шийдвэрийг хийх хэрэгтэй. Тэр нь эго хамаахгүй, таны одоо юу гэж бодох хамаахгүй, одоо юу таны бас хийж байгаа зүйл чухал биш. Хамгийн зөв зүйл бол үр дүн яг л нөхцөл болоо юу. Тэгээ яах вэ? Тэгээд одоо нөгөө нэг дээр үеийн хаан хаттын түүх мөхтөр чинь тэгээд юу байдаг үстэй. Одоо Чингис хаан ч гэсэн тэгэл алтан ордныг ялах хүртлээ бас тэгэл тийм чавдгуурыг гэж явж байсан үстэй. Яг тэрэн шиг танд бас одоо хамгийн чухал зүйл бол үр дүн босч ирэх чухал заяа. За тэгээ босч ирэх явд юм байж хамаалах болж байна. Дараач өдөр сэлэмний хата. Хөзрийг ажиглаж юу байгаас бэ? Нэгэн хатан одоо их хатан сэлэм барьчихсан одоо дастал завчих шүү гэсэн маягтай байж штэ. Ингэмээр байна. Нэгт одоо өөрийгөө бусдаас бусад хүний бодол таны юу гэж бодох ямар ч хамаагүй. Та одоо бусад хүмүүс ингэж хэлчих вэ, тэгж хэлчих вэ гэж бодох юмд битгий эмзэглэжээ. Өөрөөхөө тийм биеэ даасан одоо бусад хүмүүс юу гэж бодно надаас ямар одоо юу ч надад наалдахад байсан гэдэг чинь таны одоо хамгийн чухал одоо үг байгаа юм. За нэгдүгээрт. За хоёрдугаарт бас нэг юм байгаа маа. Одоо өөртөө шудраг одоо бас одоо хүн муулж гинөө эсвэл хүн үнэхээр үнний юм чиний талаар яриад байдгийг ялгаж ямаар байна.
Нэг бол бусдын хэлсэн хүн болгонд одоо үг болгоно гэдэг амар одоо гимшээл одоо юу яагаал гэж болохгүй хэцүү. Нөгөө талаас өөрчөө юмсан хэн болгонд чи юм уу түүмээ маа гэдэг бас болохгүй. Яг энэний эвтэйхэн балансыг одоо барьж явах нь өөрчн одоо хамгийн чухал бол байгаа юм заяа. Тэгээд дээр нь одоо яг одоо түрүүсэж тэр бие даасан бай. Тэрэн дээр ч нэмээд яг өөртөө амьдрал дээрээ одоо юу вэ? Шудраг. Тэгээд яг тийм яг юунд хүрэх гээд байгаа юм. Зүгээр нэг юм байж нэш. Сарын одоо 4-5 сая төгрөгийн орлоготой болъё гэдэг ч юм уу. Эсвэл байраа томсгож юм. Тэгтээ байраа томсгоо яг ийм байртай бол эсвэл ийм машинтай бол ийм үнэтэй тий. За тэгэхээр тул одоо юу хийх ёстой юм? Орлого хэд болох ёстой юм? Нэмэлт орлого яах ёстой? За тэр нэмэлт орлого чинь одоо бас яг үр дүндээ байж туугүй юу? Зүгээр нэг юм астай болно биш. Яг одоо болохгүй зүйлсүүд төр аюу тийм төвлөр чимээ хийж ивэл өөр чинь маш сайн байгаамаа. Тэгээд юмыг ер нь аюу тийм сайн харжээ. Одоо жоохон хашир байжээ. Тэгэхгүй бол нэг тийм юуны тухайн төрлөө тэгэл одоо энэ ирээдүйд сайхан болох юмаа гэхэд одоо хоос мэдлэхгүй. Одоо байгаа зүйлс дээр болон ирээдүйд аль альтан дээр маш сайн төвлөрч явах хэрэгтэй. Тэгээд сэлмний хатан тэр эмгтэй хүн олон зүйлсийг хийж явах хэрэгтэй. Тэгээд өөрийн гэсэн бас стандарттай баймаар нэг тийм юу хүн тухайн төрлөө нэг тийм одоо тийм бэлдуурчлаа, бэлгунаа нэг тийм сонио өгүүлэлгээд шаардлагагүй. Өөртөө итгэлтэй байж амьдрал хамгийн сайн зүйл болно. Өөртөө итгэжээж амьдрал чинь хамгийн гоё болно. Тэгэхгүй бол одоо 1000 дээвстэй үнэхээр мисцис эсвэл одоо юу тийм модид зэтэлийг тэгэл царай муутайгаар дуудчихвал ямар нэгэн байдлаар гаргаж ирж болно шүү дээ. Тийм зүйл өөр төр чинь бол гарах гээд байгаа юм. Тань яг үнэхээр нэг тийм амар тийм өөмөө юм бол бас ингээ харахад нэг тийм алга юу байна гэхээр амьдралын жоохон буруу үзлээ тэрийгээ сайхан баятайхан борлоо. Тэгэд зөв зүйлрөө орж ирмээр байна. Хамгийн чухал нь өөртөө эзэн баймаар нэг тийм бусд хүний одоо юугаар бусд хүний бодсон бодлоо та нэг тийм тэнхтэй одоо явмаар байна заяа. За одоо сахиус тэмдэглэлд ингэ сайхан зөвлөж байна. Одоо энэ гаргалгааны наривчсан хөзрийг одоо харцгаая. Энэ аюу сонио үзрүүд байна. Аюу гоё гэхдээ бас хэлэх хэрэгтэй байна. За эхнийх нь. За 9 аяг. Юу штэ хөө? Миний найзаа анда одоо байна эсвэл ага тий? 9 аяг бол хүсэл биенийг биелээд хөтөр буцаа. Гэхдээ зөв хүсэл шүү. Нэгсэндээ нар хөтөр бооцсон байна. Тэгэхээр одоо юу гэдгийг таны яг хамгийн чухал хамгийн хэрэгцээтэй хөтөр чинь одоо зүйл чинь хүсэл чинь биелнэ гэдэг байгаа юм. Юу гэсэн үг вэ гэхээр танд одоо хувь тавилангаас оноосон одоо хүсэл байна. Биелэхтэй юм байна. Тэр л биелнэ. Тэр л бүр зовлонгүй биелнэ. Тэр нь биш бол өстой зовоогоо жигэн шарвахтаж хатаагаад яг тийм янаглахгүй зүйл явбал одоо болоод байна заа юу. Тэгэхээр маш сайн бодож үзмээр байна. Ер нь таны амьдралд те одоо харахад ямарваа зүйлс аюу тийм зовлонгүй бүтчихэв. Ямар зүйлсийг бүтээх гэхээр өстой бадраа нэг шиг юм болж ив. Тэр төлөө бодж үзмээр байна. Тэгэхгүй бол таны амьдрал нэг тийм юу байгаад байна. Хувь тавилангийн одоо цикл дараалах юм уу? Яг нэг бүтэх ёстой юм нь аюу тийм нэг төрлийн юмнууд. Тэгээд аюу зовлонгоо бүтдэг. Гэхдээ юу яадаг? Сонирхол татгууцуулж байгаа юм биш. Яг нэг үгээрхт бол. Эхлээ өнөөсөө бүтдэг. Тэгээ аюугаа хүсэл биелдэг. Яг тэр шиг одоо танд бас юу байна? Тэгээд бас яг юу бүтэхгүй байгаад байна. Юу бүтээх хичээх тусам бас нэг сайн болохгүй байна. Тэр төлөө юм ер нь бодож үзвэл сайн байна. Тэгээд тэрнээс харчиж одоо аль хүсэл нь яаж биелж ийн ямар нэг бүр тийм сайхан сэтгэлд ингээд гоё одоо үр дүн өхөөс хэмжээнд бас бүтэж ин тэ. Тэр төлөө юмнуудыг харж хийвэл
сайн байна. Ялангуяа энэ бол аян болоор үзүүлсэн зүйл. Тэгэхээр 9 хүсэл биелнэ гэдэг шиг одоо шиг тийм хувь тавилангаас онооцсон хүслүүд чинь биелж биж дараа дараагийн хувь тавилангийн сайхан циклүүд чинь орж ирнэ. Үгүй бол одоо хувь тавилангаас үгүй гэсэн зүйлийг хүчээр биелүүлэх гэдэг тусам за ястай хараа за юм биш л юм болох гэдэг. Тэгэхээр ер нь өөрийнхөө амьдралаас одоо юу юмар өөртөө тийм дүрм тогтоомоор байна. За юу яа чи 2 дахь өдөр одоо зоосны хатан бас хит юмн дээр олон юмн дээр юу ямаргүй байна. Савчгамааргүй байна. Одоо олон юм дээр савчмаг туссан яг өндөө өөрөө чи хүсэл юм биелэхгүй байгаа юм. Ялангуяа би ойлгож байна. Бас юмыг бүтээх гээд хичээгээд явж байгаа чинь. Гэхдээ танд яг нэг юм явах хэвээр тийм цөөн хитэн замаар их тийм энэгээр л явна шүү минийхөө гэсэн тийм зам байгаад байна. Тэргээр л та явж иж илүү гоё үр дүн хүрээд гоё юм болдог. Арай өөр замаар явах гэх тусам таны одоо тийм үр дүн өгөх ч юм уу сүүл юм биелэхээр болдог ч юм уу тийм байгаад байна. Тэр шиг зоосны хатан гэхээр та өөрөөхөө амьдралд нэг юм дүрм тогтоох хэрэгтэй байгаад байна. Энэ зам бол ерөнхийдөө биелдэг. За энэ бол уусаа эрсдлийн зам. За энэ бол уусаа зүгээр тийм сайн үсгийн зам юм аа. Тийм учраас би юу ямаргүй. Яг одоогийн нөхцөлд бол надад энэ нь хамгийн чухал. Тэгэхээр би энэгээр явна. Энэ бол болохгүй. За хүн ч гэсэн адилхан. Ийм төрлийн хүн надад маш сайн таардаг. Ийм төрлийн хүн бол за ер нь мөрөкий хийх гэдэг. За ийм төрлийн хүнтэй бол би угаасаа тийм баг заанталцаа гарна. Тэгэхээр одоо юу гэдгийг ингэх гэсэн тийх гэсэн нэг тийм дүрмийг тогтоох хэрэгтэй байна. За юу. Тэгэхгүй бол энэ өдрөө сонгосон хүнтэй жоохон мэдрэмжээ дагдаг. Уг нь бол таны амьдрал нэг тийм амар тогтворгүй бол биш. Яг нэг юм дүрмтэй жөрмтэй явдаг. Харин та өөрөө одоо тийм би ямар үед багталтгүй ямар үед ажгүй байдгүй гэдгээ мэдэрчээмээр байна заяа. Мэдрэхгүй яваад байхаар яг үндэ их тийм гоё хүссэн үр дүнтэй хүрэхгүй тогтворгүй явах замыг та бас өөрөө хийгээд байх магадлал бол байна заяа. Тэгээ нөгөө талаас зоосны хатан гэхээр амьдралаа урт хугацаанд бас жоохон харж ямаар байна. Тэгэхдээ юу яах вэ? Хөнгөн байх хэрэгтэй. Би энийг болгож авчирч би ингэж хиймээр байна. Нэгсэндээ ингэж амьдрмаар байна. Ингэж амьдрахын тулд одоо юу гэх юм жин жин тийш явж байгаа нөхцлөөс одоо ингэж би явмаар байна. Дунд нь бол дунд хугацааны болон богино хугацааны өөрчлөлт гарч болно. Гэхдээ том зургаараа бол би ийшээ явмаар гэсэн хүслээ тээж явах хэрэгтэй шүү. За тэгээ 3 дахь өдөр judgment шүүхэлтэй өдөр. Юу штэ бороо найзаа хоми шудраг баймаар байна. Хүмүүстэй. Одоо гэдэг за зөвхөн жишээ нь ингээ. Би одоо хүнд ингээд өөрчлөн үзэх гээд юу яа л та. За үзэж байгаа одоо гэдгийг та хүнд мөнгө зээлцсэн. Гэтэл танд юу чухал юм? Хүнээс мөнгө авах чухал болохоос тэр хүний нэг тийм яаралыг хэрэггүй байхгүй. Зөвхөн л хүнээс мөнгө аавна боллоо. Нөгөө талаас үнэхээр нэг тийм хүнээс хүсэж таньсан ирнэ тийм одоо зарим хүмүүс ингэж байна. Үнэхээр тийм мөрөч тийм мэдсэн мэдээд байгаа хэрнээ юу яадаг? Одоо мөнгө өгчдөг. Тийм бол зүгээр юу яа? Одоо мөрөх хэмжээнд одоо харамсааргүй хэмжээнд л одоо юу яа? Нэгдүгüйлээ мөнгө зээл. Сая төгрөгийн 2 сая төгрөгийн орлоготой байвал одоо юу гэдгийг нэг 100 юм уу 50 ч юм уу 20-ыг л өг. Тэгээд за одоо тэгээ өгвөл тэр зөхгүй тэр үз. Тэрнээс учиргүй тийм их орлоготой биш хэрнээ байгаагаа хамаагүй барьдаг ч юм уу. Эсвэл бол одоо юу гэдгийг хүнд ялангуяа мөнгө цаасан дээр хитрхийг битгий найд. За юу. Анхнаасаа та хүн таньчдаг мэдчихлээ гавар. Ер нь амьдрал шудраг дүрмтэй бай. Тэгээд үнэхээр тийм хайртай хүндэж гисэн бас яг энэ дүрмийг л ашиглаа сайхан явмаар. Тэгэхгүй бол хүнд найддаг дараа нь тэрэндээ та өөрөө бас одоо ямар ч хараа мэдээж очин хүнд итгэх юм юу байж болно шүү дээ. Морж болно шүү дээ. Тэрэндээ та өөрөө дараа нь багтлах юм тэрнээс юм болчихсон заяа. За одоо ерөнхийдөө нь сайхан дүгнээ бурхан багш надад одоо сахиус төрөнд юу зөвлөж байна вэ? Ер нь жоохон амьдралд юу ямаар байна? Танд хувь тавилангаас явах зам байна.
Та таньж тийшээ явахгүй байгаа учраас жоохон бас тийм балаа юм болоод байна. Тийшээ явж иж бүх юм сайхан болно. Тэгээд амьдралын том зургаараа та жоохон боломжтой халтаад байгаа учраас одоо юу явах хэвээр. Юу гэдэг үлээ яг том зургаар маш сайн төлөвлөх болон эцсийн үрэндээ үр дүн маш чухал байгаад байна. Тэгээд бүх юм тодорхой байлгахаас гадна юу яа өөрөөсөө ихтэй бай. Тэгээд хүний нэг бити өрөвдөө гэж үздэг одоо гарч иж байна. За юу ярьсан? Одоо сахиусан тэнгэрүүдээс одоо Oracle үзрийн юу гэж зөвлөсөн байна? Одоо харцгаая. За одоо эхнийх нь бол ингэж байна. Би одоо өөртөө яг хэн байх вэ тал дээр би өөрийгөө зөвшөөрч байна гэх. Энэ хөдрөөс сонгосон хүн та ер нь нэг юм босод хүмүүс юу гэдэг вэ? Тэр нь аюух одоо анхаарал юу гэдгөө анхаарал хандуулдаг. Тийм бол дими. Та өөрийнхөө сүнсээ багаар алдна гэсэн. Яг мэдээж хүнтэй бас тийм айтайхан харьцах бас нэг тийм одоо хүн болготой тийм мэдрэлтэй болохгүй. Тэгтээ хизээ өөрийнхөө тийм бас гоё байх үе бэ. Хизээ өөрийгөө өмөөрөх үү гэдгийг мэддэг баймаар байна. Тэгэхгүй бол юм болгон дээр би ингээд таахталч юм эсвэл би яана ингээд ажил болохгүй байна заяа. Зүгээр амьдралын сайн сайхныг бид нар өөрийнхөө байх үедээ өөрийнхөө бай. Хит ингээд юм дээр ингээд би яана ингээд битгий юу бай. Одоо тэнийг ааш битгээр өөрийнхөө сайхан байх ёстой шүү заяа. За харин хоёр дахь нь гэрэл өөртөө чинь үргэлж ойрхон байна. Өөр чинь амьдрал үнэхээр тийм гэрэл одоо бурхны замаар явж байгаа та бас энэ үгээр сонгосон хүн тавуу тийм буянтай сайхан хүн юм бол байна. Тэгтээ яг энэндээ өөртөө сайхан итгэлийг өгж явмаар байна. Та бол бас хитрхи аим тэнийг нүгэл үлдчихээгүй. Жирийн сэжиг байгаа л баг. Гэхдээ суурьндаа маш сайн хүн байгаа учраас ямар нэгэн залбирал хийх, айтайхан юм хийх гэхээр бас болоод байгаа байхгүй юу? Гэтэл тэрэндээ нэг тийм өөртөө тийм буруу зав өгөөд би бол буруу, би нүгэлтэй хүн ч юм уу тийм сонин юм руу та өөрийгөө оруулах гэдэг шүү заяа. Битгий өөрийгөө буруутгах бүх юм одоо зүгээр байгаа. За одоо ингээд таны энерги ямар хөө бай одоо харцгаая. Чи одоо юу гайгүй л биш үү? Нэг тийм пакталсан ч юм алга, яасан ч юм алга. Ийм байна. Нэг юм анхаарья. Таны энерги яг үнэхээр одоо өөрчлөгдөх ёстой байна. Нэгдүгürt за дөрвөн зос бол одоо яг нэг юмдаа л амар гаццсан одоо нэг юм бол болгоно гэдэг байгаа юм байгаа байхгүй юу? Яг үндэ болохгүй юм бариад хараад болохгүй л байхгүй юу? Тэрийг одоо юу яаж ямар байна? Анхаарч ямар байна? Одоо яг болохгүй байгаа зүйл дээр та аюу тийм гацсан энерги юм яваад байна. Ялангуяа сэтгүүдээ их тийм одоо яг энийг л болох хэрэгтэй үргэлж гэтэл чинь үрдэн өгөхгүй бол яах вэ те. За тэгээ хоёр дахь нь одоо хатан хөтөр бас сонин юм дээр тийм орон эмгтэй хүний чинь бас нэг зам байгаа штэ. Орноод гарна. Эн чин санхүүдээр байж болохгүй. Зүгээр нэг юм хүмүүстэй эрхлэх тийм орон гарan байх бол буруудахгүй. Харин сонин юм дээр ялангуяа амьдралын чухал юм дээр орон гарan байж болохгүй. Гэтэл таны нэг бүр тийм балай байдал байгаа заяа. Тэгэхээр тэртлийн юм дээр маш сайн анхаарч юмар байна заяа. Хит өөрийгөө тийм одоо орон гарan битгий байлгаарай. Бусад юмуд бол уг нь бол зөв замаар явж байгаа. За ингээд одоо эхний хөтөр маань дууслаа. Хөтөр дэлгэрэнгүй таалагдсан лайк дараа шеэр subscribe дараарай. Амин donation юу маш баярлах болно. За тэгээ мөн та одоо гүйлгийн утганд хийх хүсэж ямар зорилготой байна те. Юуны төлөө тэмүүлжин гэдгийг бичээ явуул тэр чинь төлөө сайхан манифестигээ залбирлуулалт өрөөлөх болно. Тэгээд дашин төрсгөл ингээд байнгын стресстэй, байнгын хямралтай хэцүү байгаа бол та бүхэнд Oracle энерги зэрэг давсыг санал болгож байна. Он гарахаас өмнө ингээд энерги сайхан цэвэрлэл гоё явж байж бүх юм сайн болох юм байна. Тэгээд дээр нь байнгын стресстэй хэцүү юм тийм тавьж байгаа бол 10-аас 20 минут сайхан давстаа усан дараад тэгээд одоо 10-аас 20 минут сайхан бясалгал хийгээд гараад ирэхээр бүх юм сайхан болоод гоё болдго юм байгаа юм шүү. За тэгээ юу яа? Юу гэдэг вүлээ? Сүүлд нь хэлэхэд амьдралд үргэлж таны зүг байх албагүй.
Гэхдээ тэглээ та муу халдваа заяа. Тэрээс сайн бодж үзээрэй. За одоо ингээд хоёр дахь хөзөрлөвгөө орцгоё. За хоёр дахь хөзөр маань саваныг одоо мэдрэмж гэдэг хөзөр байна. За энэ их сонио хөзөр. За тэгээ ер нь юу гэсэн үг гэхээр одоо сахиус тэмдэгт ингэж зөвлөж байна. Миний хөшөө найзаа. Алим болгон намайг давж цэнхэх юм бэ гэдэг шиг одоо алим болгон нэг бол одоо жоохон тийм сэтгэлийн баланс, тайван байдал яа гэдэг юм руу орохгүй юм уу? Нэг бол байнгын стресстэй, эсвэл амьдрал нэг тийм хатуу их тийм хүлээн зөвшөөрсөн маягтай одоо тийм гүрийсэн маягтай аюу удаан явах гэдэг юм биш үү, тэ? Тэгээ энэ чинь бас байн удаан гүрэх чинь бас зөв юм уу? Тэгээ нэг ийм удаан байх чинь бас ядрахгүй байна уу? Гэдэг юм юу л өөрөөс нь асуугаад байна. Жохор их тийм patience бүх тийм тайван байдлыг орчныг өөртөө тийм бүрдүүлэхгүй юм уу? Тэгээд тийм жоохон амьдралдаа тийм балансыг оруулж өгөх хэрэгтэй байна. Жохорыг тийм тайвшруулах хэрэгтэй байна. Тэгээд модерац буюу удирдлах хэрэгтэй байна. Энд ч одоо би асууя, яг хинэн чиний амьдрал юм одоо амьдралын чинь шийдэт хүн одоо хүн хин чи юм уу эсвэл өөр хүмүүс юм уу? Толгой чинь ер нь жоохон хаана явна вэ гэдэг хөзрийг үлнээсэн доо энэ хөзрөөс чи асууж байгаа юм. Бодод үстэй толгой чинь ер нь яг хаана явна вэ? Одоо бид нар бол баг 10 жил одоо багынхаас асууж төссөн шүү дээ. Толгойгоо мартаад ирэх нэгэд яг тийм үйл явдал өөрт чинь үлээс болох гээд байгаа юм. Нэг тийм толгойгоо хүнийг харддаг тэгээд жоохон тийм тогтворгүй бас жоохон байх гад даруйдаа гэдэг хөзөр одоо ингээд гарч иж байгаа юм аа. За тэгээд энийг цааш нь харуул ингэдэг юм байгаамаа. Энд ч одоо аяг бол мэдрэмжийн хөзөр. Тэгээд энэ чинь одоо би одоо хоёр аягийн хооронд чинь тарих зүрхээ баланс гэсэн үг байхгүй юу? Тэр шиг яг бас тэнд одоо тийм хайр дурлалч бай, ажил төрөлч бай. Нэгсэндээ тийм нэг нь нөгөөгөө тийм харилцсан одоо win-win зарчмаар одоо хайрладаг. Одоо би одоо зүгээр жишээ нь нэг хүн чамайг хайрлаж байгаа бол яг гоё тийм бас зүрхсээ зориулж чаддаг. Эсвэл чи түрүүний бас хайрлуул те бас адилхан тийм зүрх сэтгэлээ тийм зориулж чаддаг. Тийм харилцаанд ер нь жоохон байгаа чи. Их тийм сонин нэг бол одоо гэдгийг чи хүнд амар их ер нь хайр илтгэв ажил төрөлснөг ялгаалга. Хамаг юм зориулаад өгдөг. Тэгэхээр яг болгоохоор бас тийм гоё үр дүн байдаггүй. Эсвэл ажил төрүүлж идэм юм уу одоо нэг тийм зарим хүмүүс өдөг штэ амар тийм одоо шулам дарахтай. Тэгээд тэр дараагаасаа болчих болдгүй мөхөр бас болдгүй тийм дээдзэн мэдэж юм нэг юм амалцсан гэдэг. Энд чинь тэгээд тийм удаан байх нь зөв юм уу буруу юм уу? Эсвэл за үнэхээр гарч болохгүй байна гэвэл тийм энерги цэвэрлэх тийм арга юм олдох ч юм уу те. Ямар ч байсан, аль нь ч байсан гэсэн хамгийн наазах нь энерги цэвэрлж өөрийгөө жоон тайвшруулах. Тэгээд цаашлаад бас энэ асуудлуудтайгаа жоохон бас тийм нүүр тулах. Ялангуяа одоо тийм одоо ажил төрөл тал дээр яг юмыг бүтээ гэж байгаа бол юу яах ёстой байгаад байгаа шиг бүр одоо шууд түүмээг гарахгүйгээр нэгсэндээ удаан хэрнээ одоо 50 юм хийж одоо үр дүн гарах гээд байна. Тэгэхээр энэ дээр одоо гэдгийг ямар ч хүнтэй харилцах ч бай, ажил төрөлөөр хийх ч бай, одоо гэдгийг заавал нэг тийм муудалцахгүйгээр эвтэйхэн арга ивийг олоод чамтай нүүр тулаа гэж гарч ирээд байгаа юм. Мэдээж ажил төрлийн хэрэгч болсон хойно эсвэл хувийн харилцаа болсон ч хойно юу штэ шууд нэг бол бодож юм эсвэл бүр аяар тийм бууж их бол хэцүү юм санаж байгааг би ойлгож байна. Харин эндээс яг балансыг бариад ад жаргалыг бас үр дүнгүй сайхан олох ёстой юм биш үү гэдэг хөзөр энэ одоо темперес буюу мэдрэмжийн хөзөр төр ингэж гарч иж байгаа юм аа. За нэг талаас бол тэгдэм байж болж байна. Хамаалах дүүрч. Нөгөө талаас аюу сонин одоо 5 аяг гэдэг хөзөр гарцсан. За 5 аяг бол юу юм аа? За хөзрийг ажиглал одоо
нэгэн залуу одоо уйлж штэ хөр гэж аваас одоо цаана 3 аяг нь ингээ асгарчихсан тий. Одоо тэгээд 2 аяг нь юутай байж асараагүй байна. Юу ямар байна? Зарим зүйлсийг хүлээн зөвшөөрөд орхимоор байна. Тэгэхгүй бол та нэг үргэсний хүлээж ном одоо зохиол юм уу роман байдаг штэ. Юу яцсан одоо халах голын дайны үеэр амир өргөцөн хүүгээ хүлээдэг нэг тийм өвгөн байдаг. Тэрэлэр гардаг. Яг жоохон тийм юм руу жоохон орох гээд байна. Нэг юм сонин зүйлсээр үрдэн хүлээгээл нэг юм явааддаг. Болноо. Өстой гоё болноо. Өстой надаа итгээрэй. Одоо нар зүйлээ золбоо сар гарнаа гэх шиг юм нэгсэн тань жоохон байгаад байна. Зөвөр зарим зүйлсийг тэг явуул. Заавал тийм одоо амьдралд юм болон бүтэх албагүй. Гэхдээ одоо бүтвэл сайн л бүтэхгүй байгаа зүйлсийг бол ер нь жоохон тийм хол орхиод ер нь дэмийг бол дэмийгээд явмаар заяа. Энэ хөзрөөс сонгосон хүн та яг би ойлгож байна. Одоо зүрх сэтгэлээ зориулъя бас юмыг болгоё бүтээ те. Гэхдээ үнэхээр тийм болохгүй байгаа. Одоо тэнийг байгаа зүйлсүүдээр бол та нэг тийм битгий үр дүнг одоо юу ягаарай гарах гэж хичээгээрэй. За тийх тусам одоо та улам ядраад, улам султаад, улам тийм балаа байдал ороод байна. Тэгэхээр энэ чинь ингэдэг. Миний одоо хамгийн дуртай хөзрүүдийн нэг бол энэ хаваа яг. Яагаад вэ гэвэл энэ чинь хүн уйсан ч гэсэн одоо үлдсэн 2 аяга аваад цаашаа яваад бүр гоё болгоод 6 болгоод 7 болоод 8 болдог байхгүй юу? Таны амьдрал одоо жоохон бас фейлдшиж болно, сэтгэл санаа унж болно, хайр төрөөсөө хагасж болно, ажил төрөл фейлдшиж болно. Гэхдээ эн чинь одоо бидэнд одоо алдах цаг байхгүй шүү, босох ёстой шүү те. Одоо ингэж бид нар бүр илүү тийм амьдралын сайн сайхан юм руу орох юм шүү. Тийм учраас яг эцэцэж алдаа бол байна штэ гэдэг юм бол таныг оруулаад байгаа юм. Битгий юмн дээр ингэж хямар. Харин өөрийгөө сайхан амраа. Би юун дээр алдаа. Одоо чинь хамгийн чухал үг штэ. Хашир хөнгөж хаширсан хүн хэлт юм аа. Тэгэхээр алдаагаа давтахгүй байхад болоо. Яг тэрэн дээр сайхан төвлөрөөд одоо би бас ингэх хэрэгтэй байна, бэлэх хэрэгтэй байна тийм. Ингэж амьдрал илүү сайн мэрийг сайхан ойлгож төвлөрөө явах нь яг одоо нөхцөл хамгийн чухал байна. Битгий өөрөө ямар нэгэн зүйлийн буруу үг. Таны буруу байсан ч яалаа, буруу биш байсан ч яалаа. Одоо хамгийн чухал бол хамгийн гол нь одоо үр дүн байгаа юм заяа. Гэхдээ одоо гэдгийг нэгэнт фейлдсэн ч вэ эсвэл фейлдэгөөч вэ аврах боломж зөндөө байна гэдгийг одоо нөхцөлөөр гаргаж ирж байгаа юм шүү. За 3 дахь нь харин 8 зос. За эхний 2 бол үнэхээр тийм хямардаг яадаг гэдгийг гарцсан байдаг. Гэвтэл 3 дахь нь зүгээр ажлаа хийгээд зогсож байгаа байхгүй юу? За юу гэсэн үг вэ? Яалтчгүй бурхны авралаар энэ үзэр сонгосон хүн танд бас нэг тийм тодорхой хэмжээний гоё ур чадвар гоё юм бол байдаг юм байна. Гэхдээ энийгээ та бас нэг тийм одоо үнэлж гин үү те? Үнэлж чадчих вэ гэдэг дээр бодж үзмээр байна. Энэ хөзрөөс сонгосон хүн та юу яана? Ажил төрлөө өргөжлөж юм гэхийн ингээд гоё явхаар одоо өргөжлүүлээд юм хийгээд өргөжлүүлээд өөрийгөө хөгжүүлээд ингээд сайхан явхаар бүр амар гоё тийм үр дүн гарах зүйлсүүд бол аюу гарч ирэх юм байна. Энд ч одоо юу гэдэг штэ. Лаглаг авраг начин заан хастангууд ч одоо байн ингээд даваа явахгүй штэ. Тэгэл унж ягаал одоо тэгэл давдаг үстэй. Яг тэр шиг таны амьдрал гэсэн бас унж ягаал тийм авраг болох та шатанда явж байгаа. 8 зоос бол 10-аас 8 гэхээр аюу бас сайн мөнгө цаас гэдэг юм эсвэл гоё амжилтын юу байхгүй юу? Одоо хөдөр одоо та алж болно. Гэтэ ирээдүйд үүр таална гэсэн үг шүү дээ. Одоо та унаж бол гэтэ үүр дуунаас үг шахгүй юу? Харин бүр сайхан за би энэ дээр алаагаад автахгүй юм байна. Би энэ дээр ингэх хэрэгтэй байна. Харин би энэ дээр хичээх хэрэгтэй юм байна. Ялангуяа надаас одоо яах Ягдвүлээ надаас болж байгаа үр дүн юу байна? Тэрэн дээрээ анхаарч юмудаа хийж иж одоо гоё үр дүн гарна гэдгийг та
та маш сайн ойлгоорой гэдэг хөтөр энэ дэр ингээд гарч иж байгаа юм аа. Ялангуяа ингээд ур чадвараа сайжруул, хаана ямар боломжууд байна тэрийг сайхан хай. Одоо хийж байгаа харилцаа ч гэдэг юм уу, эсвэл одоо дараа дараагийн харилцаа ч гэдэг юм уу, эсвэл одоо ажил ч гэдэг юм те маш сайн төвлөрөөр яг ямар үр дүн гарч иж таны амьдрал тийм сайхан байх юм бэ? Тэргээ маш сайн бодож үз. Тэгээд юм хийхэд бол өстой өндөр зэрэглэлийн өндөр хэмжээний гоё үр дүн бол өстой ямар ч асуудалгүй гарна. Тийм учраас одоо юудгийн сэтгэлээ нойломсаа арчих минь битгий үлээч гэдэг л байна л та заяа. За ингээд тэгээд дээр нь энэ горыг харахаар юу байгааз одоо 7 аяг 8 зоос. Нэгсэндээ эхнийх дээр 2 аяг байна. Одоо 2 дахь үзэр дээр 5 аяг байна. Тэгээд 7 аяг. Тэгэд 8 зоос. Юу гэсэн үг гэхээр хүн 7-д орж 8 сэгт юм аа гэсэн үг байхгүй юу? Энэ хүчийг сонгосон хүнтэй одоо ямар нэгэн байдлаар хямрах ч юм байт юм уу? Эсвэл одоо хувийн харилцааж гэж болно, ажил төрөлж гэж болно. Гэхдээ таны ноён нуруу бол яг нэг хугараагүй шүү. Тэр л ойлгоорой. Танд одоо ч гэсэн бас одоо байгаа амьдралаас тэмцээд босоод ирэх бүр тийм ноён нуруу хиймэл зөндө бүгд байгаа. За тэгэхээр бити өөрийгөө юу байгаарай. Одоо унтсан гэж бити бодоорой. Харин тэгж болгоцсон та фейлдэн шүү. За харин одоо гаргалгааны навирчсан хөзөрж юу гэж хэлсэн байна? Харцгаая. Алтан наран чамруу мишиж аргадан дуулахыг минь сонсоорой. Хүсэл мөрөглөө битгийэр гөрөн. За эхнийх нь 10 аяга. За юу яж вэ? Таны хүрээлэл ер нь маш зүг байх хэрэгтэй юм байна. Та хүрээллээ буруу сонгоод хүрээлэл чинь буруу фейлэд байвал таны ер нь одоо бистай нүуний тийм намаг шал баагруу ч юм уу эсвэл балаа заваагүй чирэх юм бэ. Та зөв эсвэл та ганцаараа бол болохгүй. Яаж иж яагаад нэг тийм зөв хүрээлэлтэй, айтайхан хүмүүстэй, учир зүгөө олдог тийм сайн хүмүүстэй цуг байж иж одоо та аюу гоё зам руу шат руугаа явах юм байна. Тэгээд нэг тийм хамтдаа хожно гэдэг гоё байдаг штэ. Яг тэр шиг тань бас тийм явах бүрэн чадвар, потенциал яадаг гэдэг юм байгаа. Гэхдээ та яг хаанд хинтээ цуг байх гэдэг эхлээд хүнийг сайн танилцуулах хэрэгтэй. Дээр нь бас зөв хүрээлэлтэд орох хэрэгтэй. Тэгээд зөв хүрээлэлд орчод зөв зүйлийг хийх хэрэгтэй байна заа юу. Ялангуяа энэ хүчээр сонгосон хүнтэй одоо нэг тийм зожигч болохгүй. Альва боломжийг гаднаас хайх хэрэгтэй, дотроосоо биш. Хаанаас юмыг яаж олж болох вэ? Яг нэг тийм гоё хүнийг олж өгöd. Ер нь нэг тийм юу яадаг. Танд яг одоогор бол тийм хүний манифест гэдэг юм аюу өндөр үр дүнтэй байгаа шүү заяа. Тэгэхээр тань дээр тийм гоё одоо юу гэдэг вүлээ? Хүн яах юм? Яг ямар хүн таны амьдрал орж ирэх вэ? Яг ямар хүн таны амьдрал байж иж тийм гоё сайхан болох юм. Тэр төлөөх маш сайн та одоо тэмүүлж юм хийвэл маш гоё үр дүнтэй одоо байна. За хоёр дахь нь. Вау, 9 зоос. Гүн чи одоо юу шүү тэхөө? Энд чи одоо нүг алдаанаас суралцаад сайн яв гэсэн үг байхгүй юу? За 9 зоос бол наад одоо яг хөтрөн дээр юм бидгийг амар тийм суйсаатай лаг хүүхнийг одоо хэлдэг байхгүй юу? Юу гэсэн үг вэ гэхээр одоо маш өндөр чадвартай энэ үсэг сонгосон хүнтэй бол уг нь аюу өндөр чадвартай хүн тэнэг тал дээр ч юм уу эсвэл хүний хайрцаг тал дээр ч юм уу маш гоё тийм халамжтай тийм сайн хүн юм байна. Гэхдээ хүн л осоо тэгэл алж ондог л үстэй. Бидний аав ээжээ үе чинь тэгэл бүр амар ирэмэрээ яваал үлээ ирээн ч юм уу орс морсуу навшигаар гараад тэндээ бүр амар дээрэмдэж байвал буутаа мөс яадаг гэсэн гэл амар л мэрдэж шүү. Тэрийг бодвол одоо уяраа гайгүй болцсон. Гэхдээ энэн дээр тэнд алдчихээс танд суралцах юм зөндөө байгаа. Тэгээд хамгийн гол нь алдаа болгон дээр ингэж ямраад байвал эсвэл одоо оноо болгон дээр амар тийм хамраас өгöd байвал болохгүй. Тэгээд ялангуяа хүний харилцаач сайн адилхан. Энд ч одоо анхны харь бүтгүүлэгч нь бас адилхан үстэй. Найз ч вэ юу ч вэ.
одоо заавал нэг тийм чинь бид нар одоо анхны хайр дээр ингээд 70 оноо гаргана. Дараа нь тэгээд за би ингэж алдсан юм байна, ингэж онсон юм байна. Би энийг дараа дараагийн харилцаанд бас давтаж болохгүй мэн гэ мэдээ явж иж явсны дараа нь та юу гэдэг үстэй. Одоо хүмүүсээ харилцаа дэгсээр байгаад одоо яг зөв хүнээ та олдог. Яг тэрэн шиг үйл явдал таны амьдралд одоо тохиож байгаа учраас нэг тийм заавал тийм би ингээ надаас ихсэлээ яалаа гэх юм бол байхгүй заа юу. Тэгээд ялангуяа тэр тусмаа шүү. Одоо юу гэдгийг бүр тийм амьдралын сайн сайхан зүйл зөндөө байсаар байгаа хатал та өөр дээрээ нэг тийм одоо юу ямааргүй байна. Буруутгч одоо өгмөргүй байна. Зүгээр л бүх юм дайжгүй сайн сайхан явж байгаа. За 3 дахь газар 10 зоос. Ингэж явсны үр дүнд таны харин нэг тийм гоё бүр баг бүрдүүлэх ч гэх юм уу. Энд чи одоо ингэдэг 9 зоос зүгээр нэг гоё ингээд юм хийгээд тэр гоё баяжлаа болохгүй юу. Харин 10 зоос бүрээсээ одоо өв хөрөнгө зүгээр нэг мөнгө өв хөрөнгө чимээр ялгаад байна шүү дээ. Яг тийм өв хөрөнгийг хийх одоо гэр бүл эсвэл өв хөрөнгө рүү орох тийм харилцаа өв хөрөнгө хэмжээний байж болох зүйлийг та одоо сайхан бүтээгээ явж байна эсвэл бүтээгж явах гэж байна. Тэрэн рүү таныг оруулах гээл одоо байгаа нэг тийм бас алдаж онол явж байгаа байхгүй юу? Та яг одоо амьдралаа бууж өгч болохгүй бүр юм сайн хичээгээд бүр сайхан юм болгон бүтээгээ дайрах хэрэгтэй. Тэгжиж таны амьдрал бүр тийм гоё юм руугаа ороод явсаа зам руугаа явах болно. Хувь тавилан айгүй муухай. Яг үнийг хэлье. Хувь тавилан үнэхээр муухай. Яагаад вэ гэвэл заавал нэг тийм зовж зодон сүдүүлж нэг тийм одоо юу яадаг юм хийдэг. Яг уу амархан хувь тавилантай хүмүүс бол байдаг. Гэхдээ цөөхөн голдуул нэг тийм бас одоо зодуулаад хараалгуулаад тийм үйлдэлүүд бол болдог учраас одоо гэдгийг өөртөө одоо болж байгаа зүйлийг битгий одоо буруутгаарай гэж энэ хөтөл дээр гарч иж байна. Харин үр дүн одоо тийм ирээдүйд үр дүн гарахгүй бол өөрөө буруутгах шүү. Одоо бол тийм өөрөөр тийм буруутгах шаардлага байгаа. Угаас л хүний амьдрал ингэ явж байгаа заа юу. За тэгээд одоо ерөнхийдөө ингэ харуул ийм байна. Мэдрэмжээ жоохон хянжаамаар байна. Яагаад гэвэл мэдрэмжэндээ бас өөрөө жоохон хянаад одоо амраах үед амраагаа тайвшруулаад те том зураг юмыг хараад бас өөрөө яг юу хийж хүсмээр байна, юу хийж амьдрмаар байна. Тэргээ сайхан бодож явдмаар байна. Хит хүний төлөө бас явмааргүй байна. Тэгээд цаашаа харуул үгүй ямар фейлцэн бол фейлцэн тэгэл болоо. Амьдралын бүх юмдэр ингээд уйлж унжаад болохгүй. Харин тэр ч дараа дараагийн юм дээрээ сайхан ойлгоод ингэж болох юм хийж болох юм сайхан өнгөрөө явжсны дараачаас таны амьдрал бүр сайхан руугаа орох бөгөөд одоо таны амьдрал хувь төлөвлөгөөнийхөө замаар маш сайхан суурь руу явж байгаа. Тэгэхээр жижиг сажиг алдаа бол байх л асуудал тийм үстэй. За харин одоо танд сахиусан тэнгэрүүд одоо оргилцэр юу зөвлөсөн байна? Харцгаая. За эхнийх нь одоо юу яадаг? Би миний амьдрал одоо тийм хүрхийг хүссэн бүх зүйлдээ би хүрэх одоо тийм эрхийг өгцөн. Яг та одоо бас яг юу хийх хүсэж чинь ямар хөө амьдрал байна те. Тэрэндээ нэг тийм битгий харамсаа за би яана энэ ч юм. Эсвэл би нэг тийм тиймэр битээ тэгээрээ бүх юм сайн сайхан зөв замаараа орно. Та ч гэсэн бас тийм гоё сайхан амьдралын имийг бас хүртэх мэдрэх хэрэгтэй. Тийм байхад битгий өөрийгөө нэг тийм буруутгсан, өөрөөрөө тийм одоо фейлдүүлсэн, би л бүтэхгүй байна, би л яалаа хийлээ гэсэн юм бэр битгий өөрийгөө оруулцаа юу. Бүх юм зөв зүгээр сайн сайхнаар явж байгаа. Тэгэнгүүт бас нэг юм байгаамаа. Хоёр дахь нь одоо юу яадаг? Би бас өөрийнхөө одоо итгэл үнэмшил бүр холын имийг бүр итгэл үнсээс цаашаа бүр тийм амьдралын холын имийг харах хэрэгтэй. Та амьдралаа холыг харж явах хэрэгтэй. Угаасаа холыг харах тийм бүрэн чадал, вижн одоо тийм алсын хараа мараа бүгд байна. Бүр шилтэ хараач юм дээр байна.
Гэтэл та өөрөө нэг тийм тэрэн дээрээ төвлөрөхгүй өнөө маргааш юм төвлөрөө яваад хэлээ буруу байна заа юу. За тэгээд одоо харин таныг одоо энэ одоо сахиус төвлөрөлт одоо энергичнээс ямар хөө байна юунээр анхаарах бодлоор одоо хэдүүл харцгаая. Гэхдээ яг энергийн төвшөнд бол суурьндаа нэг тийм бас өөрчлөгдсөн юм бол алга 10-100-оос яалчгүй таны суурь бол үнэхээр тийм сайн энергитэй дайжгүй одоо сүнстэй хүн байна. Энэ сүнстэй хүн одоо юм хөдөлгөөний хүмүүс бол аюу тийм юм хий болгоны бүтээ дайрдаг. Гэтэ жоохон өөрийгөө тийм хит ядраах гэдэг. Одоо энэ хөгшин бол ястай амьдралынхаа турш тэмцсээрэн байгаад энэ нэг босгосон өгөн баггүй юу? Яг тэр шиг таны амьд бас жоохон тийм байх гэдэг. Тэгэхээр бас өөрийгөө жоохон амраах үедээ амраагаад бас тайвшруулах үедээ жоохон тайвширж байгаа гэдэг нь харж байгаа юм. Хоёр дахь нь нэг аяга. Зүрх сэтгэлийн хувьд шинэ юмны дуудах, шинэ юм руу орж ирэх, одоо амьдралын сайн сайхныг мэдрэх, одоо шинэ өөрийнхөө энерги цэвэрлэх зэвслэх хэрэгтэй байна. Дашин дуртахад одоо яг ийм үе танд одоо энерги цэвэрлэх хэрэгтэй гэдэг юм. Энерги цэвэрлэхэд бол одоо би та бүхэнд Oracle-ийн энерги цэвэрлэх давсыг санал болгож байна. 10 сарын цагаан давсан ороход бол аюул сайхан болтой байгаа юм шүү. Энерги сайхан цэвэрлэхэд тайвширсан байгаа юм. За тэгээд сүүлд нь энэ хоёр хүсийг ингээд холбоод хэлэхэд бол ийм байгаа юм. Амьдралын шин цикл орж ирж байна. Яг тийм гоё юм руу орох зөндөө болж байна. Тэгэхэд та сэтгэлд автахгүйгээр хайр мөрөөс сайхан тайвшруулад гоё амраахад өөрийн хөдөлгөөнөөр бас урамшуулж явах нь хамгийн чухал юм шүү гэж одоо ингэ гарч иж байна. За одоо ингээд хоёр дахь өдөр манд дуслаа. Хөдөр дэлгэцэн таалагдсан бол лайкаар шеэрээ subscribe дараарай. Мөн donation хийвэл маш их баярлах болно. За тэгвэл одоо гүрийн утсан дээр хийх шинэ юм зүйлтэй байна те. Юуны төлөө төвжин гэдэг бичиг явуул тэр чинь төлөө сайхан одоо манифест хийгээд залбирлууд өрөөлөх болно. Тэгээд та бүхэнд хамгийн сайн өгсөн өрөө башин дуртахад юм байгаа шүү. Амьдралд хүн өөрөө өөрийнхөө толгоогоор явж бас явах зам байдгаас гадна давхар өөрөө өөрт нь бас заавал туулах юм байдгийг. Тэр юмыг туулсан хүн яг хавьд үлээ хамгийн зүг зүгээр явж ирэх гэсэн үг байхгүй юу? Тэр талаар сайхан анхаараарай. За одоо ингээд 3 дахь өдрөлгөө орцгоё. За 3 дахь өдөр маань шидний өдөр байна. За энэ их сонио өдөр. Энд одоо тар өдрийн хамгийн ихнээс 3 дахь өдөр гэдгийг шийдтэн. За юу гэсэн үг вэ гэхээр ер нь сахиусан тэнгэрөө танд одоо энэ зүйл танд ингэж хэлж байна. Одоо юу ямаар байна. Ер нь одоо сэр Чингис хаан хэлсэн чинь сэр жоохон гонигтай амьдрал бас өөрөө чинь бас хийх юм зөнгөө байна. Амьдралдаа бас хүсэл мөрөөдөлтэй баймаар байна. Тэнд рүү бас жоохон урсгалаараа яваад байна. Яг мөрөөдөл ч юм уу илгэмээр гэсэн бодол байгаа хэрнээ яг тэрэндээ бас тийм бүрэн гоё тэмүүлж хүрч чадахгүй одоо нэг л их тийм одоо блоклуулсан мэдрэмжийг аваад идэх ч юм уу те. Эсвэл энийг бүтэхгүй гэдэг тийм ордог ч юм уу. Тийм маягийн байгаад байна. Энэ бол өөр чинь ялангуяа болохгүй зүйл. Шидний хөзөр бол өөр ингэдэг. Нэгдүгээр хамгийн түрүү одоо чинь тэнэг гэж хэлж өгдөг. Одоо хоёр дахь шууд 3 дахь амар шиг уучлаарай. Юу яагаад тэнэгээс шидэн бол оюутны зөрөхгүй юу? Сурах хэрэгтэй. Тэгээд юу сурах хэрэгтэй? Дээд гэгэнт болох юу? Тийм левел их хөвшөнд одоо менежмент сурахыг хүсэж байгаа байхгүй яг тэр шиг таны амьдрал бас тийм левел их чадвар нэмэх тэгээд санхүү гэдэг юм уу хайртуулж гэдэг юм уу тийм амьдралыг ямар нэг үйл явдалтай сайжрах хэрэгтэй зүйл хэрэгтэй байна. Тэр сайжрлыг та өөрөөсөө бас оруулах тийм бас өөрөөсөө ихтэй үйлчлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол мянган ингээд сайжрахыг хичээхэд та нэг тийм өөр итгэхгүй ч гэдэг юм. Эсвэл итгэхээр нэг л тийм хичээлжлэл гардгүй ч юм уу те. Тэгэхээр бас юм төвлөрөх хэрэгтэй.
яалтчгүй одоо нэг тийм яг яаж амьдрахыг, хинтээр амьдрахыг, юу хийж амьдрахыг, хаашаа харж амьдрахыг гэдэгтэй тийм нарийн ширийн төвлөрлийг оруулж амьдрмаар байна. Тэгэхээр тэрийг бүр тийм зүгээр нэг аан гэдэг өнгөрч бүр тийм юу гэдэг манифест хийх хэмжээнд маш сайн төвлөрөх ёстой юм биш шүү те. Тэрийг ер нь нэг тийм гоё одоо мөрөөдөл болгоод гоё хүсэл мөрөөдөл болгоод тэрнээс яхан тэмүүлж ирж төвлөрөөд явах нь маш чухал байгаа юм аа. Ер нь та бодод үзээрэй. Хамгийн сүүлд хизээ яг тийм гоё одоо сайн сайхны мөрөөдөл, сайн хүсэл тэмүүлж явсан байна. Тэр чинь одоохтой ойрхон мөрөө одоо цол байна. За одоотой ойрхон бол яг юу дутуу вэ? Яг юуг нэммээр вэ? Хол бол яагаад ийм байдал орчих вэ? Яаж энэс гарах вэ? Тэр талын олон зүйлсийг бодож юм хийвэл маш сайн байгаамаа. Ер нь амьдрал чинь одоо яхаа бас нэг юм байдгийг. Амьдралд хоёр төрлийн хүн байдгийг. Эрэгтэй эмэгтэй хөршин залуус сул хамааран. Нэг нь одоо яг амьдралын төлөө хичээ зүтгэдэг нөхөрч одоо хайр дурлалч бай эсвэл одоо ажил төрөлч бай бүгдийг өөрөө тийм хичээгээ төрлийн хүн тэгж олдог. А нөгөөх нь болохоор одоо бүх юм амьдралд нэгээд өөрөө орж ирдэг, өөрөө хамаг юм бүтээд, өөрөө бас хамаг юм ингээд хайр дурлалч нь орж ирдэг. А таны хувьд бол юу яагаад вэ? Та өөрөө хамаг юм бүтээгж одоо ордог нь байгаад байна. Нэг талаас бол гоё, нөгөө талаас бол жоохон хөвгтэй. Энийг та харин одоо бас өөрөө хичээж ийж яг болгыг бүтээж дайрч ийж тийм юм сайхан бүтгэр байгаамаа. Одоо боломжууд бол тань дээр бол аюу гоё орж ирэх болно. Тэгэхээр та тэр боломжуудыг хайх хэрэгтэй. Хайр дурлж адилхан, ажил төрөл санхүүж адилхан, бас юу ч гэсэн адилхан. Одоо хэдүүлээ мөнгө санхүүжсэн адилхан байгаад байгаа юм. Тэгэхээр тэрнийг төлөө бүтээж хичээж ил хамаг юм бол одоо болно шүү. Тэрнээс зүгээр нэг юм гизээл хэвдэг ч юм уу эсвэл одоо бурхан мөгч болно ч эсвэл хувь төлөв хүлээгээд байхад дэмий байгаад байна. Үнэхээр их тэнд тийм амар тийм одоо чулуун дэсэлцэн хувь төлөв гэхээсээ илүү тийм давдаг хувь тавилан зөндөө байна уу да гэж одоо гарч ирж байна. За ингээд цаашаа явахаар юм байгаа юм. 8 аяга. Хөдрийг ажиглал бол одоо нэгэн залуу юу яж штэ. Одоо цаашаа баахан аяг хоосон аягийг ачигсан. Одоо манайх ингээд цаашаа ер нь явна гэсэн маягтайгаар байж. Нэг талаас бол ийм байдгийг. Ер нь амьдралдаа зарим зүйлсийг бүтэхгүй зүйлсийг бол бүтэхгүйгээр нь хүлээн зөвшөөрч нэг тийм сонин зүйлийг ингээд бүтээх гээд эсвэл болох гээд үр дүн бол яг үндэл дэмий байдгийн заа юу. Таны амьдрал таны амьдрал. Эч одоо гэдгийг юу гэстэй өчрөө тийм зүрх судасны өвчтөй тийм бас дасгал хийж болохгүй хүн дээр одоо амар UFC хичээлэх болохгүй. Харин толгойн хичээл одоо хичээвэл бүр сайн. Яг тэр шиг та өөрийнхөө потенциал таарсан одоо юмыг хийх, үннийг хайх, зүн сонгоороо бас мэдрэх. Тэр талын юм өөрчнийг одоо хамгийн чухал байгаа юм. А тэрнээс тийм зүгээр нэг юм бүх юм дээр болон бүтнийгээ дайрлах ч юм уу. Эсвэл одоо болохгүй байгаа зүйлсийг болох гээд байхад танд аюу дэмий юм байгаамаа. Хоосны өдөр тэгээд явах яг үндэ хүн хамгийн аюултай. Ялангуяа тэр нь зүүн сонгоос орж иж байгаа тэр яахан мэддэхгүй тийм заваарсан юм бол хүн хамгийн буруу зүйл юм а гэдгийг танд одоо эсвэл одоо сахиуснынгууд зөвлөж байгаа юм а. За тэгээд цааш нь ингээ харах юм байна. Танд нэг юм авч болтгоо, хайж болтгоо. За ийм юу байдгийг хүмүүс хэлдэг. Хог цуглуулсан хүмүүс, дуртай хүмүүс гэж байдгийг. Гээл нэг юм хэрэгтэй хэрэггүй 2-4 оны Nokia ч гэдэг юм уу эсвэл одоо нэг юм бүр өвдөрхий нэг тийм одоо камер ч гэдэг юм уу те хайж болтгоо, хайдгүй. Ийм хүмүүс яадаг вэ гэхээр одоо багаасаа одоо хүний юмыг одоо хайрлаж өсөөг болохоор бас юмыг тийм гоё одоо орин шатгүй гэдэг юм.
Яг тийм зүйлс тань байгаа юм шүү дээ. Бодж үзээрэй заяа. Тэгээд одоо юу ямар яг таныг үнэлэхгүй байгаа газар, таныг үнэлэхгүй байгаа хүнд та бас яг бүх зүрхсэл хамаагүй зориулах зөв буруу те тэр төллийн юмыг бол маш сайн бодож үзэх ёстой юм шүү гэдэг хөдөлгөөр энэ дэр ингээд гарч иж байгаа юм аа. Тэгээ хамгийн чухал нь гэвэл нэг юм бас бодож үзэх хэрэгтэй. Яг одоо байгаа амьдралдаа хэн юуны төлөө ингэж хийж яваад байгаа юм бэ те? Яг одоо амьдарч байгаа амьдрал чинь бас зөв юм уу? Эсвэл нэг юмны төлөө гэдэг тийм хоосон юм төлөө ч юм эсвэл хоосон мөнгөний төлөө ч юм уу? Яг аз жаргал, эрүүл мэнд хамгийн юм бас зориод байгаа юм биш үстэй те? Тэртлийн юм ер нь бас бодж үзчихэмээр байна. Ялангуяа зүүн сумгоос сонсмоор байна. Зүүн сумч нь хуунд янз бүрийн тийм юм зөв юм орж ирдэг бол бас орж ирдэм байх. Гэхдээ тэрийг бас таавал сайн сонсохгүй байгаа байна л да. Яг үл заяа. За одоо харин юу яа? 3 дахь өдөр Савааны Сэлмний Хүлэгбаатар. За хөдрийг ажиглал бол одоо юу гэж штэ? Одоо өвлийн шүн чайшиндээ одоо нэгэн Сүрлэгбаатар Сэлмээ өрчгсөн одоо дайтвал дайтай те үзэлцэд үзэлцээс цус үзье гэсэн маягтай дайчд мориндоо гэсэн маягтай байж штэ. За Сэлэн бол өөрөө юу үзүү гэдгийг нэгдүгüрлээ одоо нэгдүгээр тодорхой байдал үзэр. Хоёрдугаар юу гэхээр чи илүү тийм дайчин дотор өөрөөр орж ир гэсэн үг. Юу ямар вэ? Ер нь хамгийн өмнө төвлөрч илүү тийм амбицтай баймаар байна. Хүний одоо юугаар өрхөөр хүний юм хөдөлстэй. Хүний ихээр завхар өөрөө ихээр жарга. Одоо энэ ч бол уг нь хүний ихээр жаргахаар өөрөө зав гэдэг чинь. Одоо бол хүнтэй бол хүний ихээр заваад байна. Одоо бол харин өөрөө ихээр жоохон тийм жаргаж өөрөө яг тийм хамаг одоо сэтгэл амбицтай байж одоо ямар гэдэг чинь ямарваа нэг хүнд найдахгүйгээр яг өөрөө өөртөө юм шийдээд ингээд тгий яг тийм шолоо одоо тийм зүгээр нэг юм хүн юу гэж бодчих бол яачих бол ийчгүй гэхгүйгээр одоо энэ хүн ингэвэр байна. Энэ хүн бол жоохон танигдүү хүн байгаа юм. Харин би бол яг орой тийм сайн хүн. Яг би бол одоо яг тийм хамаагүй юм хийх юм байгаамаа гэдэг толгойтойгоо байх хэрэгтэй. Бас тийм зоригтой тийм зорилготой тэмцдэг тийм хүчтэй тийм баймаар байна. Өөртөө ихтэй баймаар байна. Их тийм одоо барын сүүл гэж явмаар батхны толгой шиг явж тийм тогтвортой бөгөөд төвлөрсөн маягаар явмаар байна. Тэгэхэд шийдэмгийн алхам хийхээс гадна одоо юу гэдгийг хоёрын хооронд тийм яачих бол, ийчих бол, намайг ингэчих болов, тэгчих болов гэсэн юм битгий бод. Амьдрал нэг тийм амар тийм аюул туулах юм балга байна. Одоо их гоё өгдөг штэ. Охин зүгээр зөрөгтэй найраа. Үнэхээр л фейлдүүл тэгэл үгүй гэж хэлнэ үсдэг шиг тийм одоо үнэхээр л юм үстэй. Та нэг хүн санал тавьдаг тэр хүн за яг үгүй гэнэсүү бол ийм үйлс. Тийм амар муу юм болохгүй үстэй. Тэр шиг ямар нэг тийм амьдралын чухал зүйлсээр зоригтой шийдвэрийг гарга. Тэгэд юу яах вэ? Танд бодсон юм бас зөндөө байна. Тэрнийхээ эхлэлийг ер нь эхнээс нь эхлүүлээд жоохон бас явмаар заяа. Битгий нэг тийм алин болгон намайг дагаж цэнгэх вэ гэдэг шиг бас алин болгон бас хүнийг бодоод өөрийгөө тийм хайсан тэнийг үйлдэл битгий хийгээчээ те бүх юм чинь зүгээр байгаа штэ. Амьдралаа тийм фейлдүүлмээргүй байна гэдэг хөцөрл энд бол ингээд яваад байгаа байхгүй юу? Заяа. Тэгээд энэ 3 хөдрийг ингээ харахаар юм байгаа юм. Таны амьдралд бол одоо яг одоо хамгийн чухал зүйл гэвэл мэрэгэн ухаанаас гадна шийдэмгий байдал. Мэрэгэн ухаан гэхээр нэг тийм мэдлэг биш шүү. Яг ямархуу үйлдэл хийх нь одоо юу яа? Яг ямархуу үйлдэл хийх нь яг одоо танд хамгийн чухал бай тэ. Тэр зүйлийг одоо юу яах вэ? Хийх ёстой. Заяа. Тийм байх нь тэнд одоо хамгийн чухал юм шүү гэж гарч иж байна. За одоо юу яа?
одоо гаргалгааны нэрвчсний хөдөлгөөгөө орцгоё. За эхний хөдөр маань аягны хаан. Юу яа нэг юм байна. Та ер нь миний зэрэг сонсон хүн та, эрхэм хүмүүн та одоо яг тийм толгойтойгоо байхаас гадна бус хүмүүсээс юу гэж хэлж байгаа, яаж байгаа гэдэг жоохон тийм бодож тэрэндээ тийм бас одоо тохирсон шийдвэрийг гаргамаар байна. Хойно бүтэн чан цатгалаа гэдэг үг бол гоё өгөхгүй юу? Өөрийгөө хайж болохгүй. Гэхдээ бас тийм хэрэгтэхгүй. Эцсийн үр дүнд тань маш тийм өндөр үр дүнтэй тийм зүйлсийг та хийж явах ёстой. Тэгээд дээр нь бас хүнийг таньж сурмаар байна. Тэгээд өөрөөсөө бас ажралыг мэдэрч явмаар байна. Нэг юм атайхан балансыг олчихсон сайхан явах бүрэн потенциал юм хүм яг одоо байхгүй ч болно. Гэхдээ ирээдүйд байна. Гэтэл та тэрийг нэг тийм одоо дандаа тийм асуудал дээр их тийм төвлөрсөн маягаар бас жоохон яваад байна уу да гэж гарч ирээд байна. За яг тэгэж явж болж нэг тийм буруудах юм бол алга. Тийм биш чи хүний л амьдрал. Гэтэл эн чинь нөө зүрх тарих хоёрын баланс нь хайжцээ. Тийм үстэй. Тийм балансаа барьсан бас өөрөөсөө тийм зэрэг сэтгэл тийм гоё. Гэхдээ бас санхүүж юм уу эсвэл хайр дурлж юм уу. Тийм бас айтайхан тийм үйлдэлийг сайхан хийж яваач. Бүх юм юунд зүгээр сайхан болно штэ. Яг үүндээ нэг ингэж байна. Нөө аймхын хүн 13 хүүхэн нэг зоригтой хүн бол нэг л хүүхэн гэдэг шиг үйл явдал тань дээр л жоохон болоод байна л гэж л энэ хүндээ бол гарч ирээд байгаа юм. Тэгэхээр хамгийн тажиг гэвэл одоо энэ үзүүрээр харахаар нэг тийм муу өхөл хагцал эсвэл азгууц юм байхгүй байхгүй. Зүгээр одоо заяа. Тэгэхээр тэр тал дээр бодчихъя. За хоёр дахь үзэр. Хоёр сэлэм. Юу штэ хөө одоо яг нэг юм эргэлдсэн, тэргэлдсэн үед нэг тийм зүүн совингоо дагаад энэ л хамгийн зөв юм аа гэд одоо заавал тийм алтхаас айхгүйгээр шийдвэр гаргавал яадаг юм. Энд чинь суусан тэнэс явсан юулээ суусан цэцэнс явсан тэн гэдэг үстэй. Тэгээд дээр нь ер нь таны явсан тийм зүүн совин нэг тийм одоо буруу чиглэл рүү явуулж ясан түүх гайгүй юм биш. Та гэтэл нэг тийм одоо айгүй тийм айцтай яадаг бол ийдэг бол гэсэн тийм сонирн байдалтай байгаад байна. Тийм байх чинь танд яг үнийг хэлэхэд бол үнэхээр зохихгүй. Зүгээр хийх юмаа сайхан хийгээд одоо хамгийн юм сайхан төвлөрөөд тэгээд одоо нэг одоо хоёр байж болох потенциалны аль болох тийм гаргалгаан дээр нь одоо үр дүн дээр сайхан төвлөрөөд энэ нь арай дээр юм гэснээр сайхан орж ирд юмыг хийгээ явсан айгүй дээр биш шүү. Заавал нэг тийм айгаал ингэчихвээ тэгчихвээ одоо хэцүү байна яа нэгээд явчих юм бол яг үнийг хэлээ тань ерөөсөө зохихгүй заяа. Харин өөрийгөө тийм тайвшруулсан бүх юм гоё болон бүтнгээ дайрсан тэгээ явах нь тань хамгийн зөв одоо зохицол болох ажгүй заяа. За гурав дахь нь нэг сава. Энийг ингээ харахаар юм байна. Энэ чинь сэлэмний хаан одоо сэлэмний хөлөг батрын юу. Ер нь энэ хэвээр сонгосон эрэгтэй эмэгтэй аль ч хүн гэсэн юу ястай байна. Хамгийн өөрөөсөө тийм дайчин, өөрөөрөө толгойг мэддэг, одоо юмыг болгыг бүтээгэж дайрдаг, одоо гой үр дүн рүү чиглэсэн тийм баймаар байна. Тэгэхгүй нэг юм яахан мэддэхгүй. Тэгээ угаасаа энерги өвчин төрөл таны гоё тийм юм уу чиглүүлээд байна шүү дээ. Та өөрөө тийм чиглэлөө өгөн ингээ ороод зөв явах гэж байгаа хэрнээ одоо бас нэг л тийм айдастай яг яахаа мэдэхгүй байгаа гэдэг. Харин бүр тэрцмээ өөрийнхөө амьдралыг гоё юм руу оруул. Нэг саваач нөгөө эхлэл шинэ дайчин байдал үзэр ялангуяа одоо эрэгтэй хүний энергээр тийм гал энерги тийм дайчин байдал үзрэхгүй юу. Одоо энэ юм үүдүүстэй харамсах нь айгүй балаа байд юм а гэд. Яг л та тийм байдал байгаа байхгүй юу. Айгүй харамсч айгүй балаа штэ. Харамсахгүй амьдрахаар яадаг вүлээ. Одоо яг гоё хийх юм төлөвлөөд
нарийн сайн дайрах нь өөрөө харамсахгүй амьдралын эхлэл. Яг тэр шиг та өөртөө бас одоо би ингэх юм байна, би тэгэх юм байна, би тэгвэл ингэж яваад ингээд бүх юм сайн бүтээгээ явна гэдэг. Яг тэгж амьдрах бүрэн потенциал танд бол үнэхээр байна гэвэл байна. За юу. Та харин тийшээгээ сайхан тэмүүлээд гоё явчихвал одоо болж байна. За тэгээд ерөнхий хөзрийг эхнээс нь харахад бол ийм байна. Шидэтний үзэр бол гарсан танд суралцах юм, төвлөрөх юм, бас ухаарах юм, бас манифест хийх юм зөндөө байна. Тэрэн дээрээ аягны хаан буюу хүмүүсийн сайхан танил одоо хүмүүсээ сайхан таниад, ухаарад бас ингэж болох юм байна, тэгж болох юм байна гэд явах нь танд одоогор бол хамгийн чухал байгаа нэг заяа. Хоёр дахь нь жишээлбэл 8 аяга ойлгох ёстой, хүлээн зөвшөөрөх ёстой юм зөндөө байна. Та тэрэндээ бас ухаарах хэрэгтэй байна. Тэрнийг одоо бүрэн шийдэж чадахгүй байгаа бол та зүүн совин дээрээ та анхаарах ёстой юм бол байна. Зүүн совингаа үнэхээр тийм сайн сонсоод, сураад, бас ойлгоод явах нь тандыг одоогоор бол хамгийн чухал одоо үйлдэл бол муу юм байна гэж одоо ингэ гарч иж байна. За харин тэгээ сүүлд нь гэвэл юу байгаа юм? Нэгдүгüйлээ сэлмний хөлөг дотор ер нь бас жоохон тийм хурц дайчин шийдэн юмыг болгоё бүтээгээд дайрч яв. Тэрэн дээр чинь одоо байгаа энерги чинь буюу гарлын энерги одоо савааны нэг сав одоо хөзөр маш гоё үр дүн гоё маш тийм гоё юм бол одоо оруулах тийм амьдрал руу таныг одоо оруулах гэж байгаа юм байна. За харин одоо сахиус нэрсэн юу гэж зөвлөсөн байна? Одоо юу гэж харцгаая? Юу гэвэл Oracle гэж юу гэж зөвлөсөн байна? Тэрийг хэлээ харцгаая. Юу шүү дээ хоо. Эхнийх нь би өөрийн бүтэн биеэрээ одоо юу мэдэрч байна? Би өөрөөрийнхөө одоо тийм ямар гоё үнцэнтэй, ямар гоё тийм бас юм хийж чадах потенциалтай, ямар гоё юм төрч чадах юм гэдгээ би өөрийн бүтэн бие сүнсээр мэдэрч байна. Таны энд угаасаа тэр гоё хэмжээнд байх, бүрэн потенциалтай, бүрэн гоё тийм чадвартай байна. Тэрийг мэдрэхэд бүр гоё байна. Гэтэл энийг нэгсэн юу гэдэг чтэй. Одоо зарим тоглоом дээр галзууган дээр суухаар яг суутлал айдсдаг гэдэг чтэй. Яг л тэний төлөв юм байна. Яг нэг суугаад ингээ гоё суугаад ингээ дург явахаар бүр ямар сайхан мэдвүлээ. Яг л тэр шиг таны бол яг тийм гоё юмны одоо бүр сайхан эхлэл дээр нь байна шүү. За харин хоёр дахь нь одоо амьдралын хэцүү байдлаас би ингээд гарч ирэхдээ би юу яадаг? Одоо өөртөө улам тийм хүчтэй, тамиг тэхэтэй, чадaltaй болсныг би мэдэрдэг. Таны амьдрал бол яг л тийм. Амьдрал хоёр төрлийн юм байдаг. Нэг нь болохоор би ингээ ер нь юмыг барахгүй байна, би өөртөө хэцүү байна ингээд одоо ямар нэг хэцүү мэд давж туулахаараа бүр амар заваад хүн байдаг. Тэрээсээ бүр траама байна. Нөгөөх нь тэрнээсээ харин бүр би нэг давцсан, би чадсан, би бүгд ингээ харж чадсан, би энээсээ илүү тийм левел гэсэн хүмүүс байдаг. Та хоёр дахь нь левел гэсэн төвшин нэвсэн бүр амьдрал сайн сайхан болгох гэдэг ордог юм баггүй юу? Тэр учраас битгий өөрийгөө нэг тийм орчин сэтгүүр оруулаа заа юу. За харин таны одоо энерги чинь ер нь ямар хөө байгаа талаар сахиус нэмийг зөвлөж байна. Ер нь жоохон удаан юмдод бол бас юу яагаад байна. Болох ёстой юм болоо болох гэх таныг жоохон юм хүлээгээд байна. Цэвэр одоо юу гэдгийг хувь төрлөн таныг үйлдэлийг харж байгаа учраас юу хийж байгаа шүү. Бүх юмыг ч тэр доор нь болгож бүтээгээд бүх юм пам гэдэг тийм болж байгаа юм бол гайгүй. Харин таныг өөрөө бүх юм ингэ сайн болог, бүх юм сайн бүтээгээд хүлээгээд байна. Тэгэхээр бүх юм танаас хичээж хамаарж байгаа. Та зөв хүрээлэлтэй зөв газараа байж ээж бас гоё юм чинь орно. За юу. За ингээ одоо 3 дахь хөзөр маань дууслаа. Хөзөр зөвлөлт одоо таалагдсан бол одоо лайктараар, шеэрээр subscribe дараарай. Мөн donation бол маш их баярлал болно. За тийм үү одоо гүлээр утганд юу хийвч хүсэж явах зорилготой байна те. Юуны төлөө тэмүүжин гэдгийг бичиж явуул тэр төлөө сайхан одоо манифест хийгээ залбирлуудыг өгөх болоо. Тэгээд та бүхэндээ одоо
дашин дурсууд ингээ энерги зөвлөг одоо орглосоо саналгаж байна. Ингээ байнгын ингээ стресстэй, ингээ энерги нь хэцүү, тавьж чадахгүй хэцүү байгаа бол та бүхэнд одоо 10-20 минут сайхан давсанд ороод яг 10-20 минут сайхан бясалгал хийгээд тэгээ явчихаар амар сайхан энерги сайхан идгээд гой болоод тайвшраад ороод ирэх юм байгаа юм шүү заа юу. Тэгээд дашин дурдахад хизээж битгий өөр дээр эргэлзэж тийм буруутгаарай. Таны ер нь бол суурьндаа таны бол зүг байт юм шүү. За одоо ингээд дараагийн үргэлжлэлээ уулзцгаая. Сайн санаа хүсье. Хайртай шүү.